Цагийн эргэлтэд голын урсгал голдрлороо урсан. Голын мөс нэмгэрч горхины урсгал өдөр ирэхвэр нэн чимээлэг сонстно. Он цаг хөвөрсөөр. 3 дугаар сарын 22-ны энэ өдөр дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг бол Монгол хүн энэ өдөр сансарт ниссэн түүхэн өдөр юм. Өдөр шөнө тэнцдэг ийм өдөр төрсөн хүний тухай Монгол өрийн зурхайд бичгтээ тун гайхамшигтай чанарууд ихтэй амжилтанд хүрэхийн төлөө тууштай тэмцэгч нэгэн байхаас гадна хосгүй авьяастай хүмүүс байдаг гэж бичсэн нь бий. Гэвч ийм өгөгдөл байглаас өгөгддөг боловч энэ өдөр төрсөн ч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд тун цөө. Эдгээр цөөн хүмүүсийн нэг бол Монголын театрын нэрт зүтгэлтэн Гүрсэдийн Дорж Самбуу агсан. Энэ өдөр түүний мэндэлснээ 70 насны ойн өдөр тохиож байгаа юм. Тэрээр энэ өдөр Булган аймгийн Хутаг өндөр суманд төржээ. Улс төмнийхээ сайхан дунд төрж өссөн хүү өнөөдөр бидний дунд байхгүй ч хийсэн бүтээл, тоглосон дүр, үргэлжид хүний төлөө гэж явдаг цагаан цайлган бодол сэтгэл нь түүний ойр дотныханд нь мөн үзэгч төмний оюун санаанд тод томруун гэрэлтэж байдгийг. Түүний хийж бүтээсэн бүхэн нь олон төмний оюун санаанд гэрэлтэж байх олон шалтгаанууд бий. Гүрсэдийн Дорж Самбуу агсны 70 насны ойг өгтөн зохист дорн хэвлэлийн газраас Арслан нэртэй өөрийнх нь тухай, бүтээж төрөвсөн бүтээлүүдийнх нь тухай, туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай хөрөг дурдтгал номыг хэвлүүлжээ. Номыг эмэгтгэн бүтээсэн Туяа хэмээх сэтгүүлч өмнөх үгэндээ бичигтээ энэхүү номыг хамтран бүтээлцэж, үн цэнтэй дурсамжаа халуун сэтгэлээр хуваалцсан эрхэм уран бүтээлчдэд болон ойр дотны бүх хүмүүст нь талархаад Дорж Самбуу энэ нэрийн ард агсан асан гих зүүсгэл огт зохихгүй. Номонд ч дурсгалд дурсамж гэсэн тодотгол ёор хэрэггүй юм. Тэр амьд яваач үгсэн мэт үл байхын үгүй болсон ч амьдрахын үлгэр болсон хүн билээ. Иймийн учир номоо одоо цаг дээр бичсэн хөрөг дурдтгал хэмээн тодотглоо гэж бичсэн нь бий. 2019 онд бол бидний багш, найруулагч театр урлагийн зүтгэлтэн Дорж Самбуу багшийн маань бэлдсэний 70 жил тохиож байгаа юм. За тэгээд 70 жилийн ойг өгч 70 жилийн ойг тохиолдуулж манай театрын хамт олон багшийн шавнаар за гэр бүл хүүхдүүд нь бас хийхээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа. За энэ ажлуудын хамгийн анхны бол энэ өөрийнх нь одоо амьдрал уран бүтээлээс сэтгүүлж хийсэн ном байгаа юм. Энэ номыг бол сэтгүүлч Туяа за продюсер Эдгэцнэр одоо санаачлаад Арслан нэртэй юм сайхан ном хийж өнөөдрийн нэмсийн номын санд номын авшиг хүртсэн сайхан өргөөнд багшийн маань одоо номын нээлтэх сайхан өргөн дэлгэр болж байна. Одоогоос жилийн өмнө миний дотны найз Эрдэнэ Цэцэг надад нэгэн санал тавьсан байгаа. За энэ санал бол Арслан хэмээх Дорж Самбуу найруулагчийн тухай дурсамж ном хийх энэ санал ирсэн байгаа. За эхлээд бол надад их л хол сонсогдчихсэн. За тэгээд манай Эрка надад хэлэхдээ энэ ном бол Монголд одоо дурсамж ном хийх нэг жишг болох юм шүү гэж хэлсэн. Тэг анханасаа ийм өндөр шаардлага, өндөр босго тавьчихаар надад бас их төгшөртэй байсан. Найруулагчийн 70 насны ойн баярыг тохиолдуулаад ер нь ном хийя гэсэн тийм бодолтой байдгаа гэдгээ хэлжсэн. Ингээд ер нь урд Тэнгэр мэдэн номноос өөр бол одоо найруулагчийн ном байхгүй байдсан билээ. Тийм учраас одоо ингээд цоо шинээр энэхүү хөрөг дурсамж дуртагтал номыг бүтээе гэж бол шийдсэн юм аа. Анхны ярилцлага найруулагчийн гэргийн цолмын хичээс эхэлсэн. Сэтгүүл Сайнан Баяр бит хоёр. Найруулагчийн гэргийн цолмын хич бол үнэхээр одоо сэтгэл
тавьж биднэрт одоо ямар нэгэн асуудал гарах юм бол шууд одоо сургалж өөр найз нөхөд одоо жүжигчдийг холбож өгч одоо маш их тусалж байсан цолмогчтой бас баярлалаа гэдгээ хэлмээр байна. За тэгээд баг өдөр өнжихгүйгээр ярилцлаганд явж илаа. Найруулагчийн том хүү Амраатай ах дүүс найз нөхд бүр унган байгаа найз нөхдөөс нэгсүүлээд одоо жинхэнэ амьд халуун яриан дотор жинхэнэ одоо Дорцамбо найруулагчаар амьсгалж амьдарч эхэлсэн. Энэ хүү 2 жилийн туршид 120-од хүнээс бид нар яриа дурсамж авсан байдгийг үнэхэрийн одоо ийм их том өргөн хүрээтэй ийм их одоо 45 наслсан ирнэ асар их зүйлийг бүтээж театрын түүхэнд үлдээсэн ийм гайхамшигтай хүн байжээ гэдгийг одоо би дахин мэдэрсэн юм аа. Өнөөдөр хэдийгээр бидний дунд бидэнтэй хамт байхгүй ч гэсэн одоо мөнхөд бидэнтэй хамт байгаа юм шиг дурсагдж байдаг хүн бас байдаг байна л да. Тэр л хүмүүсийн нэг бол одоо миний багш юм да. Надад 3 сарын дараа бол энэ ном бол дурсамж ном биш юм байна гэдэг бодол надад орж ирсэн. Яагаад гэвэл дурсамж номыг бол одоо байхгүй хүнд зориулдаг болов. За тэгээд найруулагчид өөрт нь бол агсан, асан байжээ гэдэг үг ерөөсөө зохихгүй юм байна гэж надад бодогдсон. За тэгээд одоо бол ингээд жил тойрны хугацаа өнгөрөөд 100 хүнээс одоо манай баг хамтраад бүгдээрээ нийлээд ярилцлага аваад өстө нөгөө жилийн 4 улирал явчихж байгаа энэ цаг хугацааг өнгөрөөсний дараа харахад бол үнэхээр өнөөдөр байхгүй ч гэсэн бүх хүний зүрх сэтгэлд амьд хэвээрээ оршиж байгаа хүү юм байна. Тийм учраас дурсамж ном биш юм байна. Энэ бол хүрэг ном юм байна гэдэг бодолд хөтлөгдсөн. Миний хувийн зүгээс ч гэсэн одоо ерөөсө Арслан говийн зэрэглээ киноны Арслан гэдгээс нь л мэдхээс биш өөр үндэ одоо Дорцамбо найруулагч, Дорцамбо театрын дарга эсвэл сургам хүмүүжүүлэгч гэдэг талаас нь би огтхонч мэддэггүй байсан байдгийн. Тэгээд энэ ном бол одоо Дорцамбо найруулагчийн амьдралын замлыг цоо шинээр нээж өгч байгаа. Одоо маш сонирхолтойгоор бичигдсэн гэж би бодож байна. Миний багш бол одоо Монголын театрын урлагийн хөгжилд үнэлж баршгүй их том хувь нэмэр оруулсан гэж би багшаараа бахархаж явдаг. Ийм хүний шав болсноор бахархаж явдаг. За олон сайхан уран бүтээл хийсэн. За театрын даргаар ажиллаж байлаа. Театрын уран сайхны удирдагч найруулагчаар ажиллаж байсан. За олон сайхан шавь төрүүлсэн. Сургууль төгсөөд би хүүхдүүдийн театр ангиасаа ганцаар наваалагдаад очиод Доржо багш маань юу бодлогын таксны найруулахаар Стровскийн зохиол бодлогын таксны найруулахаар ирээд Паул Карчааны дүрийг надад өгсөн. Би тэгвэл дөнгөж сургууль төгссөн хүн чинь оюутны ширээний салж дөнгөж голоор байл авах нь байдаг. Олны эсгэлт гаруул их юм байсан чинь голоор байл өгөөд тэгээд тэрэн дээр ажиллаа тэрүүгээр би бид соёлын урлагийн ажлын холбооны шилдэг дүрийн шагнал Доржо багштайгаа зураг хийсэн. Тэрийг би эзэж мартдаг юм. За багш бол 1980-аас 1990 оны хооронд бол тэр үеийн одоо багшийн дээд сургууль багшилж 2-3 курс авсан. Үндсэндээ бол их жүжигчин таньдаг, хүн таньдаг хүн байж тээ. Би яагаад энэ шилжиж нэгвэл багшийн дээр 10 жил ажиллах багшийн дээд сургууль багшлах хугацаанд эсэлт авч жүжигчин болгосон, жүжигчний одоо анхных нь шанг тавьсан, аавсгийг заасан энэ шавнаар бол энэ цаг үед Монголын одоо театрын урлагийн ачааны хүндийг өгүүлж явна. Одоо Монгол улсын гавьяа жүжигч манай ангийн одоо Савсран урлагийн гацтан Дорндов аймгийн найруулагч Сарвха театрын дарга Насгтөржийн Пүрвдорж за Монгол улсын урлагийн найруулагч асан Ган хоёг за жүжигчин Алтан цэцэг тэгээд одоо манай ангиас хэтэл 5 гавьяа төрсөн байгаа. За дараагийн хөрс бол энэ соёлын нэвтрүүлэгч Цоодл гавьяа жүжигч Ухааны Батбаатар, гавьяа жүжигчин Золбаат, гавьяа жүжигчин одоо Одон Чим ингээд энэ нэр цаашаа үргэлжлэнэ. За тэгэл Үлзий хүү, Ямар цогт, Дэмэд Баатар гэдэг. Тэгэхээр бол үнэхээр жүжигчин таньдаг ийм одоо бэлгийн хараатай хүн байжаа гэж одоо бид нар багшаагаа ярьцгаадаг. Доржо багш маань хичээлээ заагаад би бол хүүхдийн театртаа жүжигчнэр тоглоод явж байгаад төвшүүдийн үр таарлаа.
монтаж саатан хийжсэн юм. Тэгээд чамайг энэ балжин найрагч чинь яваад оч. Чамд яг нэг таахаа дөрөв байна гэдэг. Балжаач дөрсөн мөн найрагч хоёр ч найрагч хоорондоо холбоотой байж таараа. Тэгээд би яваад очсон чинь шууд батмунтай яаны чинь надад миний үсийг болохоор задгаа тавиад бусдын үсийг болохоор задгаа тавиад миний үсийг болохоор шүлжээд байсан. Би одоо яагаад ингэж байгаа юм бол гэсэн чинь намайг одоо тэнцүүлчих санаатай үзээд байсан юм шиг. Тэгээд би шууд баг пороогүй шахуу тэгээд батмунтай яан тэнцсэн шүү дээ. Миний амьдралд ийм зурж өгсөн. Тэрнээс хойш дөрж өгчтэйгээ 2-3 кинонд цог ажиллаж байлаа. Оюут наваад яг мөнгөний хүчин дөргөн дөрсөн бүх чинь асентэй ажилладаг байсан. Тэгээд ер нь хэр хүн бэ, ямар хүн бэ гэдгийг бол мэдсэн. Дөрж өгч сургууль хүмүүжүүлж найруулж яасан. Сайн жүжигч чинь ямар сайн даасан гэдэг чигэн дүрээр мөнгөний хаад мөнгөсөн агуу хүн шүү дээ. Би бол одоо багшийн тохиолд одоо яхад одоо хичмээдээ 66-аас нэг 70-аад онд цэрэгч явтлаа бол театрт ажиллаж байгаа. Тэргээсээ ирээд бас хэдэнд ажиллаад 75 онд сургууль явуулсан юм лээ. Тэгээд театрт ажиллах хугацаанд ч гэсэн олон сайхан дөрүүд тоглож байсан, олон сайхан кинон тоглосон юм байдаг. За ингээд багшийнхаа одоо 70 жилийн тохиолдуулж миний багшийг одоо хүндэлж дээдлдэг, биширдэг үзэгчид эрхэм хүндэт Монголынхаа ард түмэнд за гэр бүл бүр хүүхдүүд нь ах トゥ найз нөхөд төрөл төрөсөд та бүхэнд багшийнхаа мэдсэний 70 жилийн мэндийг хүргэж та өдийн ажил амьдрал эрүүл энх аз жаргал хамгийн одоо сайн сайхан бүхнийг хүсэж өрөөж байна. Энэ шинэ Монголын урлаг уран сайхныг бий болгоход Монголын олон сайхан авиастан ажил хөдөлмөрч аавын хүү ээжийн охид зүтгэсээр уул овоо шиг Эрдэнэсийн сан бүхий хөмрөгийг бий болгосон. Тэрний дунд тэлэлцэх шижир алт бол би дорж самбуугааг байсан болов уу гэж боддог. За манай театр киноны нэртэй найруулагч, уран бүтээлч, бас жүжигчин бидний хайртайх Артем бол Арслан гэдгээр нь авгаалж мэддэг. Энэ уран бүтээлчийн одоо ийм сайхан ном гарсан байна. Арслан гэдэг нэртэй. Тийм Арслан гэдэг тэр дүр төрхөөр байх бүртлөө их тийм гүн одоо соёлтой маш том тийм соён гэгэрүүлэх юм байсан гэж би одоо эргээд бодоход тэг санагддгийг надад. Бүтээсэн дүр нь хүнд их орох. Хүний сэтгэлд хүрсэн дүрүүд байх юм. Говийн зэрэглээ кино гэтэл нэг тракторын жолоочийн дүр. Өөр жүжигчин байсан бол тэгж хүний сэтгэлд их ойрхон тусгчлуулуудаа гүйцүүлээ гэж. Миний гар дээр байгаа энэ ном бол сэтгэлд маань дотн байдаг энэ сайхан эрхмийн тухай өгүүлэх учраас би эргээд уулзсан юм шиг л над санагдах байх таа гэж би бодож байна. Одоо бидний үеийн уран бүтээлчдэд бол одоо Арслан хэмээх одоо дөрсөн байхын тухай сайхан дурсамжууд их бий. Мэдээж бол биднээс бол ах гэсэн хэдий ч одоо бас баг залуу гэхгүй адилхан бас ингэж хөндлөж хайлж хөрлөж явсан ийм сайхан ах маань байгаа. Би энийг ингээд эргүүлжээ суухад аавынхаа зургийг дотроос олж харлаа. 1980-ад оны дундор Эрдэнэт хотод Монгол зөвлөлтийн залуучуудын их наадам гэж болсон юм. Их наадамд би ч одоо өргөдөж зочноор оролцсон. Манай аавын минь бас өрсөн байсан. Энэ ажлыг найруулж цаана нь явсан хүнээд орцсон буу байсан л да. Тэгээд энэ номноос та бүхэн магадгүй одоо үргэлжийн л одоо жүжигчин ч юм уу найруулагч талаас нь төсөөлөөс арай өөрөөр харах тэр өнцгүүдийг олж харах байх. Сайн аа байсан. Сайн гэрүүлийн нэг гишүүн байсан. Тэгээд одоо сайн одоо түрүүний хэлдэг дотн зөвлөгч сайн хамт нөхөр байсан тэр тухайн
бас энэ номоос унших боломжтой байна. Та бүхэн энэ Арслан гэдэг энэ гоё ертөнцөөр аялахыг энэ номыг олж уншаарай гэж хүсмээр байна. Тэгээ би энэ жижигхэн ярилцлагаа манай гэдэг үгээр манай дордсон боо гэдэг үгээр дуусгая. Жүжигчин найруулагч Гүрсэтийн Дорж самбуугыг бид уран бүтээлээр нь маш сайн мэднэ. Түүний амьдралын тухай, уран бүтээлийн хэрхэн хийж байсан тухай, түүний гэр бүл, найз нөхдийн тухай илүү их мэдэх боломжийг олгож өгсөн ийм сайхан ном гарсан юм байна. Хувь хүний түүх гэхээсээ илүү Монголын театрын сэргэн мандалтын үеийн түүхийг өгүүлсэн. Нэгсэндээ Монголын театрын урлагт өөрийн гэсэн тод зам мөртэй, өөрийн гэсэн дэг сургуультай, өөрийн гэсэн бүтээсэн дүртэй гайхалтай сайхан хүний тухай Арслан гэдэг нэртэй ном байна. Найруулагч хүний туйлын зорилго бол жүжигчнэр дүр бүтээлэх хэмээн тэр мэрэгэн үгээ бол хэлж айлцсан одоо хүртэл одоо залуучууд бидэнд бол үлгэр болж тэр үгийг эрхэмлэж барьж явсан зарчим өгтгөнүүдийг авч явдаг. Өөрөө бидний дунд байхгүй ч гэсэн Арслан гэдэг дүр нь бол хизээж явахгүй үн мөнх үзэгчдийн сэтгэлд үлдэх, үргэлж амьд байх ийм сайхан дүр юм. Энэ хүний амьдрал тэр чигээрээ Арслангийн хүчээр амьдралыг өөрийнхөө нуруунд дээр оюун тарих зүрх сэтгэлдээ үүрч Монголын театрын урлагийн хамгийн хүнд хэцүү цаг үеийг хүнд ачааг нь пинхет нуруундаа үүрч явсан хүний тухай түүх, бас домог, бас амьдрал нь юм. Хизээч бол одоо найруулагчд бол тоглож байгаагүй. Ажлын цагт бол яг найруулагч, жүжигчин, ажлын бус цагт найз нөхөд одоо халамжлан хүмүүжүүлэх, сурган хүмүүжүүлэх, түшиг тулгуур болж явсан. Тийм сайхан зан чанартай хөө. Дорж самбуу найруулагч гэхэлэр бүгдээрээ говийн зэрэглээг Арслан гэж мэддэг шин. Тэр хүний тэр бүтээсэн дүр нь одоо Монгол эрэгтэй хүний хамгийн тод томроо жишээ гэж боддог байхгүй би. Үнэхээр тийм хайрламар. Тэр хүний гадаад төрх нь ямар үлээ тэгэхээр тэр дотоод сэтгэл нь ямар их агуу вэ? Тэрнийг уран бүтээлч хүн болгон бас тэгж бүтээж төрөвч чаддаггүй юм шиг надад санагддаг. Урлагийг сонирхдаг, урлагийн хүн болохыг хүсдэг, урлагийн сургууль сурч байгаа оюутнуудад энэ номыг унших юм бол энэ хүний тухай, тэр цаг үеийн уран бүтээлчдийн тухай маш сайхан бичсэн ийм ном байна шүү. Та бүхэн уншаарай. Тэгэхээр энэ ном бол та бүхний амьдралд энэ хүнээс үлгэрлэн дуурайх, магадгүй амьдрал гэж юм юу юм, бид юуны төлөө амьд явах ёстой гэдэг утгуудыг энэ ном бол та бүхэнд бол одоо сайхан зүг чиг танин мэдхгүй, хүнийг таних мэдхгүй, амьдралыг таних мэдхгүй одоо нөмөр нөөлөг болж чадна гэдэгт би бол бүрэн итгэлтэй. Ингээ та бүхнийг энэ номынхаа санд хамгийн дээд талд нь залж энэ хүний тухай хүмүүсийн бичсэн дурсамж, түүний амьдралаар амьсгалж энийг уншаасай, энэ номыг судлаасай гэж хүсэж байна. Энэ номыг Арслан гэдэг энэ хүнийг мэддэг хүн болгон уншаасай. Энэ хүнийг дахиад нэг таньж мэдээсэй. Дахиад тэр уран бүтээлүүдийг үзээд энэ бүтээлээрээ одоо биднэрт ийм юмнэлтэй хэрэг хэмж олжээ гэдгийг бас дахиж хараасай гэж бодож байна. Номын цагаан буюу улам бүр дэлгэрэх болтугай гэж өрөөё. Харин түүний хийж бүтээсэн бүтээл төөрүүлийг нь Улсын драмын Эрдмийн театр өөрийн уран сандах шилдэг жүжгүүдээс нь сорчлон дээжилж тэнгэр мэдэн цэнгүүнийг тогтмол зохион байгуулж байх бол гэр бүлийнхэн зүгээс түүний нэрэмжит шагналыг Монголын театрын уран бүтээлчдэд гардуулж байхаар болжээ. Найруулагч Дорж самбуу нь 1949 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг өндөр суманд мэндэлсэн тухай өмнө нь дурссан. Тэрээр ажил амьдралынхаа гарааг Улсын драмын Эрдмийн театраас жүжигчин мэргэжлэр эхлүүлж 1980 онд Киев хотын театр киноны дээд сургуулийг найруулагч мэргэжлэр төгссөн байна. Тэрээр сургууль төгсөж ирээд хүний санаа болдох хэрхэн хатаагдсан нь буцах хаяг нийгмийн санаа
Ноора, цусан тахилга зэрэг 20 гаруй жүжигийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд авьяаслаг найруулагч хэмээн үлдсэн билээ. 45 наслахтаа найруулагчаас гадна 10 гаруй жүжиг, 20 гаруй кинон тоглож авьяаслаг жүжигчин хэмээх алдрыг ард түмнээс хүртэн бүтээлүүд нь мөн хамдарсаар л. Түүний олон шавнар Монголын тайз, дэлгэцийн урлагт зохих байр суурин эзэлсэн авьяаслаг уран бүтээлчд болон гялалзаж яваан уран бүтээлчийг төрүүлж, уран бүтээлд нь дурлуулж чаддаг багш хэмээн түүх болон үлджээ. Улсын драмын эрдмийн театр өөрийн урын сандах шилдэг жүжгүүдээс нь сорчлон дээжилж тэнгэр мэдэн хүндэтгэлийн зэнгүүн энэ оны 3 дугаар сарын 22-нд зохион байгууллаа. Хүндэтгэлийн зэнгүүнд театрын уран бүтээлчид, дарга, найруулагч нар багшаа хэмээн хүндэтгэн дурсаж өөрийнх нь найруулж олныг хүртээл болгосон бүтээлүүдээс нь сэргээн сонирхууллаа. Түүнчлэн энэ өдөр Арслан цомын эздийг шалгаруулсан. Шилдэг найруулагчаар Саран хөхөө театрын дарга урлагийн гавьяа зүтгэлтэн Пүрүвд орж, шилдэг зохиолчоор соёлын гавьяа зүтгэлтэн Гүр Базар, шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Болд Эрдэнэ, шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Монгол улсын гавьяа жүжигчин Оюун дээр, шилдэг зураачаар Ариун Болд, шилдэг театрын зүтгэлтнээр Монгол улсын гавьяа жүжигчин Тунгалаг, шилдэг сурган хүмүүжүүлэгчээр Сити сургуулийн захирал Байгалмаа, хүндэт цомоор Оросын холбооны улсын ардын жүжигчин Лариса Игорова, хүндэт цомоор Арслан номын зохиолчд болох Эрдэнэ цэцэг Туяанар тус шалгарлаа. Сэтгэл мэдээж сайхан өндөр байна. Яагаад гэхээр энэ гайхалтай домог улсын ард олонны дунд хүндлэгдсэн энэ гайхалтай уран бүтээлчин шагналын нэрэмжит шагналыг тэгээд олон найруулагч жүжигч авдаг. Тэгээд шилдэг эрэгтэй жүжигчин гэсэн энэ гайхалтай хүний нэрмж шагналыг авсан төлөв таатай байна. За миний хувьд бол хүүхэд байхдаа л киног үздэг байсан те. Манай өвөө эмээ ээж аваад болгоны хотог өндөрээр би өвөө эмээ дээр өссөн. Миний өвөө би одоо ингээд сүүл ном гарч санаж байгаа. Өвөөгийн номын багш нь Жамин гэж хүн байсан. Тэр Жамин гэдэг хүн бол одоо манай Дорж самбуу найруулагч төрсийг эцгэн. За мэдээж бол өргөж өсгөж одоо хүмүүжсэн хүн бол курс идэггүй. Тэгээд тэр хүн бол манай өвөөгийн багш байсан гэхээр бас яагаад ч юм бас холбоотой байсан юм байна да. Тэгээд бид нар чинь бүгдээрээ намнангийн өвгийн улсууд тэр гайхалтай хайрхны өвгийн улсууд бас Монголын соёл урлагийн зүг чигийг ингээд тухайн цаг үедээ ингэж хөтч нь байж явна гэж бас бодсон. Тэгээ энэ хүний сайхан бүтээсэн бидэнд үлдээсэн энэ сайхан өвдөр энэ үеийг өшөө их өндөр төрхийн төлөө би бол хичээж явдаг. Тэгээд нэг сайхан юм дуртай хүн бол найруулагч болдог. Найруулагч бол Тэнгэрийн хүү гэж би ойлгодог. Тэнгэр бурхан тэр хүнд өвдлөө өгдөг. Тэр өвдлөөр найруулагч бусдыгаа чиглүүлж, өдөрдөгч, манлайлагч, тэргүүлэгч, зүгчгийг заагч, хүмүүжүүлэгч, багш бүх талын одоо гэр гэгийг болж байдаг учраас маш хариуцлагатай мэргэжилтэй дотроо их сайхан бэлгшээж явдаг. Энэ гайхалтай хүний бүтээсэн юм өшөөл дээш нь өргөж энэ өөрөө авч явсан театрыг өшөө өндөр төрхийн төлөө хичээж явна да. Тэгээд сайхан бүхний тусгал бүхэн хүчтэй байт юм байна л гэж бодож явдаг шүү дээ.
Даимч, мөнгөмч. За, аваа эхэлсэн шүү. Яасах сандарч байгаа юм бэ? Сүржин гэдэг нь ямар анхных биш үү? 8 дахь штэ. Имэгвэ. Бачаа айцгааж үз. Өөрсдийн чинь тухай биччихэд байхад үхсэндээ нэлцгээс улсуу та нар ч. Манай энд зуудын гурил удаа байхгүй. Би танаа хамтдаа ярьсан шүү дээ. Чиний хинтээ ярьсан чинь бидэнд падгүй. Харин чи удааныхаа савны бүтэн дээр ирсэн замаараа сорсон дугаа илаад буцаж морилуулчин зүгээр баха. Ард түмэн зудан нэрвгдээд байна. Юу ч гэсэн гурил удаа аавн даахо. Нэг удаач биш. Хэдэн удаа аавна. Нармайг чинь нармитл цахаад өгөхөөр чи нэгийг бодох ухаан орох байлгүй. Ингээд өнгөрдөг юм байж. Өнөө дүүхтээ. За яав энэ яачдаг юм байна? Хаачлэгтэй! Таатааш. Чивэт. Би мэдчихнэ. Өш, та нар хэрвээ амьд уулгаад өгдөг юм бол өвдөж шиг дааш шүү. Хэрвээ би ингээд өгдөг юм бол араасаа нэгдэн жагч чамайг үйлдвэрчний ороод байж цаавлах. Үнэ гооныг хийдэг байхад хүчээр томилдог явуулж байгаа. Цаавлах да. Энэ гоо 16 өсөрд юм шүү. Эсэргүүцэд цаад хийсэн хүмүүсийг зогсоог орчин ална. Та нарын будаа гурлыг тэмээнд очиг. За, тав тоолоход зөөхгүй болов. Засгийн цааз гатуу гэж мэдээрэй. 1 2 3 4 Бид шүүстэй барьж чадсангүй хаад. Хэрэм үү? Таагаад. Замэдлээ. Сайхан сургаалт боллоо. Харин би шүлгэнүүд одоо яах вэ? Та ер нь наадхыгаан тун сайн засмаар л байна да. Бас дахиад уу? Тийм ээ. Гович чаддаг биш. Уралдаанд шалгарч байсан хүн шүү дээ. Ось нахор. Манай битгий суугаад бай. Бого. Энэ нь даа. Зөв. Дай, ачаавсан. Одоо наад гэж ачихгүй шүү. За, энэс өөр ачаа байхгүй дээ. Ош. Багиж штэ чамааш. Хөөөрөө. Наад машин чи өөрийн гэсэн даат хэмжээ байдгийн шүү. Энийг ачлаагаад нэг шүүд болохтой яадаг. А тэгвэл өөр жолооч олохгүй юу? Би лав ачуулахгүй. Таамаг юм. Чиний надаа станч юунаас болоод хоёрчхав та. Тамиг таа. Тэгээд тэргээ хэрэгчсэн яргүй. Боцаа бачхад чинь боохоно явцсан байвал яа. Чи хүн тавлаж байхаар очиад аваад ирвэл би гомдохгүй л байх. Чи ч намайг баярлуулж байсан да. Хой! Хингва! Хой хингва! Хой! Ава! Ава!
Чи буугаад хүргээл чи. Аль. За сайн уу миний хөө? Сайн. Аль. Оо. За. За, ээж сайн уу? Сайн. Оо. За дүүн гарсан уу? Гараг. Гүтгэ та нар чинь ихээ ганцаараа нахчаад яаж явуулсан вэ? Бүгдээрээ хүлээгээд дүү гадаг. За явцгаая да. Таньци. Чиний нэр хин гэдэг үү? Намайг хангаа гэдэг. Таны нэр хин гэдэг үү? Намайг гоо гэдэг. Та юу хийдэг вэ? Би саачаа. Таачаа. Тэ. Нэр шүү. Чи эднэхтэй. Ээж намайг ухаржилтээ гэдэг. Аав намайг тэмэнжилтээ гэдэг. Тэмэнжилтээ. Та манайхан та бүгдийг тань. Сайхан хүүхнүүд байгаа. Би ганцхан өөртөө чинь танилцмаар. Сайн өдрөө хуцaalгаал гинэ. Одоо сумын тварнда. Тогчиж. Хүн андуутина, учраад сита. Хайд дэ бууад. Би. Тамаачихгүй хэлхэн дээр. Дурсах нэрийг эцэгэх, дуурсагдах алдрыг ард түмэн өгдөг гэдгээ. Тийм ээ. Үүлэн чөлөөний нарам мэт богинохон амьдраад бутсан ч эхийг бүтээж, эхийг сануулад бутсан найруулагч, багш, жүжигчин, гүрсэдийн дорж самбуу агсныг дурсан санахад хийсэн бүтээснийг нь сануулахад нэвтрүүлгийн цаг хүрэхгүй бизээ. Түүний нутаглуулсан газрын чулуун дээр тэнгэр мэднэ хэмээн бичсэн байдаг. Тийм ээ. Тэр яаж юм юу бүтээснийг тэнгэр мэднэ.